За анцгүйдээ их зонхоогоо гэгэн бүгдийн намтраас цааш өргөдүүлэн уншнаа. Одоо бид нар 6 дугаар бүлэгт явж байгаа. За өчигдрийн хэсэг бол гандан хэд төгс үеийн түүний ус уу бог зонхын шашны анхны хэд болох гандан хэд буюу төгс уйсгаланд тийм алхуусан хийдийг барих үеийн үйл явдал. Тэр үед одоо Кашяпа бурхан үеийн нэгэн бясалгаач сэрж ёсоо докторгоо төөрөн нэсээд явцсан. Тухай гарсан. Энүүд бол бог зонхны нэг одоо бодиттой бурхан юм а гэдгийг илтгэсэн тийм түүх юм гэж хүмүүс ярьдаг. За ингээд одоо гандан хийдийг байгуулж явах үеийн гол барилгын одоо даамал гэх юм уу бариулах ажлыг бол бог зонхын гэгэний ахмад шив сурж дарам ирэнчин хожим одоо өөрийнх нь суудлыг эзэлж багшийнхаа номыг үргэлжлүүлэн олон шивнээ ахалж үлдсэн. Ялцуу дорон ирэнчин гэгэн бол уг хийцмийг барихт бол юу нь болж гол одоо ахлагч болж ингэж ажилласан тухай гарсан. За ингээд энэ хооронд бол бог зонхын гэгэн бас өөр хэвийн орчмын төвдийн нутгийн хийдүүдэд залагддаг ном номлож байгаа тухай гарсан. За ингэж тэр үед ялын 10 хийдийн буйны садан лам нэрван болсны тулд тэр өөрөө загсан Грисиусоор түүний харьяа шавнар тэргүүтэн нутагт нь байгсад вэрчүү худал хуурмаггүй бог зонховоодор Гормо хотын чинлүүрээр 1,000 цэн алтан далах эхлэн мөнгө тэргүүтэн цаглашгүй өргөг байгч талах гэдэг нь нунтагласан тийм үүрэг алтнуудыг тэр одоо юунд нь мөн одоо мөнгө тэргүүтнийг өргөлөг орлогож өргөвэ хийцмийн шүтэн бурхад энтрийг өнгөлөхөд хэрэглэх. Тэдгээр өргөлөг бүгдийг сүмийн үйлэнд зараад нялын лам шавнар сэлтдорчуу хэв хизээ цаглашгүй их ач тус болохын зорхой өрөөл тэргүүтнийг айлдвэ. Тэр намартаанчуу мөн тэр зүгтор өөр бусдын агуу их тусыг зохиосон билээ. Тэр чүү чойлон хийдэд заларч ахуй нэгэн өдөр 4 үндэсний бурхтын жуулган болон ялангуяа 35 бурхад бэр дүншгэн 35 бурхад бэр гэгээнээ үзүүлж адислвэ буюу нүрэн үзүүлж адислвэ. Тэр цагт хайдуу римбүчивэр бог зонховын гэгэний ийм айлдаг оров. Энэ шүн бог лам та бошиг үзүүлэхийг зүүдэлсний тул 4 үндэсний утгыг хураасан их очир дарын мөрийн зэргийг номдон соёх хэмээн айлдсанд богдвэрчүү тэр сайн хэмээн айлдаад гүн нарийн ном хайрлавэ. Тэр цагт нэгэн өдөр нарны гэрэл хурц болоод богдын амнаас нэгэн гэрэл гарч окторгүй дүүргэхийг бүгдээр үзвэ. Тэр чүү заримууд нь солон гэрэл болон үзчихвэ. Жалцуужийг гэгэн болон вина баригч айдын өрөмбүүчитэн бэр богдын нэгэн шүд унахыг үзвэ. Богдвэр үцэглэнт сүмбэр уулын дэргэд илт алтан уул мэт байгч үнэхээр тэнцэх ханьгүй гэлэн чамд өгсгөө хэмээн айлдаад тэр шүдийг хайдын өрөмбүүчидэр хайрлавэ. Түүнээ жалцуу дүлзэн тэргүүтэн бэр биднээ үл соёрох учир юун бэ хэмээн айлдсанд тандар үл өгөх бас хайдуу гэлэг болсон энэ нь эртний үлийн барилга их өгөөд төгс хувьт билээ. Манчрээр бошиг үзүүлсэн ч бий. Тарины номуудыг номлосон учир чүү тийм болоо. Та нөгөө 7 хоног болтол залбирал үйлд
тандар өгч болох хэмээн айлдвэ. Хайдуу өрөмбөчийгээр тэр шүдийг өөрийн суух гэртээ аваачаад эрдэнийн гэрийн дотор гэрлээр дүүрвэ. Түүнээс 7 хонсон цаг дор богдвэр шүдийг авч ир хэмээн айлдаад дахлыг сайтар бэлдэж нээснээр тэр шүдэн манчрын бий болж бүджээ. Түүний тэргүүн болон мутрын завсруудад шигтгээ тавьсан мэт олон шарил бүтэж гарчээ. Тэр манчрын ороогоос бүтсэн дун өнгөт шарилыг тий дорж ламдор хайрлавэ. Манлайн шил өнгөтийг жалцавжээд өгвэ. Хоолойн алтан өнгөтийг буна ширийд өгвэ. Зүрхний биндрий өнгөтийг вина баригчдаар өгвэ. Манчрын бие ба үе гишүүн дор 1002 шарил бүтсэнийг тэнд байсан бүгдэд түгээвэ. Эдүгэ тэнд сарилаас уламжилж ариутсан шарил нь заяа нугуудын жайгаан нугуудын дахлын шүтэн болох уу хэмээн айлдаад шүдний бие манчир болсныг мөнхүү хайдуу өрөмбөчийдөр хайрлавэ. Тэр мэт шүдэн хайрласан намтрын их намтар дор тодорхой гарсангүй бөгөөд нэгэн өчүүхэн дор номлосон боловч аль жилд хайрласан нь тодорхой үгүй тул энэ завсар оруулж бичсэн нь зохисмон бусыг мэрэгдээр шинжилдэг гэж захар гэрших байлж байна. Тэндээс тэр өвөлдөө мөнхүү самдандан хийдэд цамд хөл хорж чангар завсарлаж суугаад багш ядам ялгалгүй дор зорж хатуу хүчтэй залбирлыг олонтой айлдан цогт нууц хураангуйн төгсгөлийн үе 5 зэргийн нүрийг таниулах их номдол 5 зэргийг гийгүүлэгч зул хэмээх гайхамшигт шаштрыг зохиохын бодлого тавьбэ. Герман салдан гэдэг нь. Тэндээс олон судруудыг нягтрж шинжилээд тогтоосноо бишиж байхын үед гайхамшигт зүудний тэмдэг болсонуудыг мартва сайн бус хэмээн сэтгэж битүү дохио үгээр машид зангидсан шүлэг зохиож бичээд ямар мэтэр олонний нүднээ үл үзэгдэхүй оронд тавьж байснаас хойно хайдуу өрөмбөчийгээр сонсохыг хүсч гуйн айлдаж хайрласан ам уу. Энэ их нарийн нанж юм байна. Тэр нь энэ үлгөө гитлэх зөөлөн эгших тандор биширхүйгээр мөргмүү. Бягарагийн урдах чандраануу нүдэн хийгээ сарны 3 тоодор зөвлөл зохиосон усныг нийлүүлсэн усаар клаша дүүргэснийг өгөхийн бодлого үйлдвэ. Летэрхий болсноос нь 310 одсон хэмээн мүү. Ганц эцэг мандлын эрхэм зөвлөл зохиосон 2 ч байна. 4-р тоот дор дүрт ширээний дэрэгдээс язгуурыг нь тушааж эгүүний эзэн болтугай хэмээсэн цаг дор тарин мотороор 3-тай өргөөд урдахын тэр мэт тэмдэг дор мэдвэ. 5-дугаарт өмнийн зүрхний дээд сүмд мандал орвэ. Түүнээс 6-дугаар дор магдыг олвэ. Түүнээс 7-дугаар дор бодлого хожсноос нь машид магдалвэ. Үхэгсдийн эдээ хэмээх түүнээс мэдвэ. Тэр мэт гайхамшиг тансгийг мартахыг сэжиглэж бичигдэр зохиовэ. Түүний утга бүтээгүйг туйлд хүргэх болтугай. Үхэр жилийн 12 сарын шинийн 7-ноо олохын самдан дундэр бичсэн сайн буян олох болтугай хэмээсэн болоо. Эдүгэ тэдгээр зарилгын утгыг өчүүхэн тайлсугай захар их ламтан тайлбарлах гэж байна. Тэрчүү бягра хэмээх нь барсын энтхэг нэр буй. Бяграгийн урд хэмээс нь барс жилийн урдах үхэр жил буй. Зандра хэмээх нь сарны энтхэг нэр буй. Нүдэн нь 2 хэмээс нь тооны нэр буй. Сарны хэмээх нь 1-ийн тооны нэр буй. Тэрчүү 6-ын ёсноор 2-ын тоо 6-аад түүний өмнө 1-ийн тоо 6-аас 12-ийн тоо гарах тул 12 сар хэмээсэн утга буй. 3 тоот хэмээсэн нь шинийн 3-ны шөнө буй. Товчролоос богдын 53 насны үхэр жилийн 12 сарын шинийн 3-ны шөнийн зүүд хэмээсэн утга болоо. Зөвлөл зохиосон усныг хэмээхүйгээс
зөвлөл зохиосон 2 ч байна уу хэмээсэн хүртэлх 5 бадаг дор дээр доор сольж тайлах хэрэгтэй байх тул хамтад тайлсгай. Тэр зүүднээ үзэгдсэн ялгуусан бүхний ганц эцэг нууц хураангүй зөөлөн учир буюу сандуй жамби дурж гэдэг болох юм байна. Сандуй жамби дурж буюу нууц хураангүй зөөлөн учир 19 бурхантын хот мандал үзэгдээд тэр хот мандлын эрхэм манчирвэр элдв сайн чимгээр хийсэн эрдэнийн бомб усаар дүүргэснийг өгөхийн бодлогоор мутраан сунгаж байхыг зүүдэлвэ. Ганшаа хэмээх нь хумхийн буюу бомбын эмтгэг нэр буй. Тэр бурханбэр хумхат аршааныг буюу бомбтой аршааныг өгөхийг айлдсан нь бомбны усан үүнийг төгс зогт Жуажа 66 насны улагчин гахай жилд идээлэл талын жичүү хэмээх усны хөвөөн дээр суух цагт манчир майдар хоёрвэр бурхны бие 3 буюу 1 буюу хэмээн шинжил зөвлөд зохиосон усыг нийлүүлсэн усан буй. Жуажагийн аж чадвар гүн онол төрж ажилласан тэр гахай жилээс богдзонхоо хувилж төрхийн урд улаан бичин жил хүртэл 310 жил болсон бөлгөө. Тэр болтол өгч болох төгс хувьтай хүн эс олдсон буй. Тэр цагт энэ богд эхийн хэвлий заяаснаар өгч болох хүмүүн олдсон боловч цагт хүрээгүй тул эс өгсөн бөгөөд эдүгээ цагт хүрсний тул өгмүү хэмээж хайрласныг зүүдэлсэний утга буй. Итгэхийг болсон хэмээс нь ажшаа хэмээхийг орчуулсан буй. Зөвлөл зохиосон хоёр нь манчир майдар хоёр бөгөөд хот мандлын баруун 102 дор байхыг зүүдэлсэн болоо. Ёр нууц хураангуйн дандраас номлосон илб биеийн утга болон хослон урхын утгыг туйлд нь хүртэл эс тайлбас бурхны 3 биеийн ахуй ёс болон бие зарлиг сэтгэл 3-ны ахуй ёсны чухам ямар мэтээр мэдэж үл чадахгүйгөө. Илб бие тэргүүт нууц хураангуйн төгсгөлийн маш нарийн онсыг урд Адшаагийн гэгээн 66 наснда мэдхийн хуй боловсрсан цагтар манчир майдар хоёр ажилласнаар хэргүй хэтэрхий онол төрсөн бөлгөө. Эдүгээ богдзонхоор тэр мэт онолыг олохын цагт хүрсний тэмдэг буй. Энэ мэт учраар нууц хураангуйг ихэд сайшаасан ба эгүүний дандрыг үгүй болвол шашин үгүй дор тооцох хэмээн номлосон тэргүүтэн нарийн учир шалтгаан олон биегч зогт нууц хураангуй буюу сандуйн жуд байхгүй болвол шашин байхгүй тооцож болно гэж. Тэгэхээр сандуйн жуд маш чухал гинэ. Бас зүүднэ дээд амгаланд хүрдний хот мандлын хөргийг дэлгэж байсны доогуур их амгаланд дээд амгалантын 10-ны дахил үйлдэхийн зохиолыг буюу дэмчиг цээжүүн чод дээд амгалантын 10-ны дахил үйлдэхийн зохиолыг зурсан ба түүний доор нь үхэгсдийн эдээ өгөхгүй хэмээх үсэг бичнийг зүүдэлвэ. Бас зарилгийн шүлэг 4-р тоот дор хэмээхээс тэмдэг дор мэдвэ хэмээх хүртэл хагас луга 5 бадгийн утга нь шинийн 4-ний шин зүүднээ элдв эрдэнэ хийсэн нэгэн ширээний дээр хамгийн гайлдагч бүдэн гэрэмбүчи буй хэмээх ламын дүрт нэгэн заларч агсан тэрвэр цогт нууц хураангуйн язгуурын дандрын нэгэн дэвтрийг хайрлаж үүний эзэн бологтун хэмээн айлдсанд сүүлээс өчөөхөн дутуу болов хэмээн санаад нээж үзвээс гүйцэд амуй. Түүнээс 2 мутараараа тэр дэвтрийг бариад хоо базар үдий дэшав хэмээх тариныг уншин мутрын чагжаар 3-та тэргүүн дээрээ өргөхийг зүүдэлвэ. Үр шөнийн зүүднээ хумхтай аршаанаар дүүргэснийг өгөхийн бодлого үйлдсэн нууц хураангуйн дандрын номыг тушааж эзэн болгон ажиллах үүнийг тэмдэг мөн аж ахуй хэмээн мэдэх болвэ хэмээсэн утгагүй. 5 дугаарт өмнгийн зүрхнээ дээд сүмийн сүмд мэдэл орвай хэмээсний утга нь шинийн 5-нд өмнөх хадын их богд марав хэлмэрч өөрөө бясалгаад шавнартаа номлосон увдис холих Ягүйтгэхийн аймгийн номдол олон байсан нугуудын утгыг олж мэдвэ хэмээсэн утга болоо.
6 дугаар магадыг олбой хэмээсэн шинийн 6-наа Марав хэлмэрчийн таалал 3 бие 9 аймаг холилго нь нууц харанхуйн дандар болон хутагт нагар жунаа багш шав нарын тааллууга нийлэх гайхамшиг үйлс мөн ажгүй хэмээн магадлыг олбой хэмээсэн утга буй. Түүнээс 7 дугаар бодлого хойсноос нь машид магадлыг хэмээсэн нь шинийн 7-ны өдөр Ариан Дива багшийн зохиосон явдлыг хураасан хэмээх шаштрыг үзэж шинжилвээс нойрын холилгоо зүүдний холилгын аймгийн гол бүгдийг номлож байсныг үзээд туйлд хүртэл дамжиг үгүйе мэдэж машид магадлах ухаан олбой хэмээсэн утга буй. Бодлого хойсон мэтэн явдлыг хураасан шаштрыг битүүгээр айлдсан буй. Үхэгсдийн эдээ хэмээх ихч түүнээс мэдвэ хэмээсэн нь шинийн 3-ны шөнө зүүднээ орсон тэр үлгөө. Тэрчүү төвдийн өрн дээд амгалантын номын аймаг нугууд урд дэлгэрсэн боловч хожим үед машид буурч үгсэн хүүр мэт болсныг энэ богдвэр сайтар дэлгэрүүлэн зохиосноо нь үгсэн хүний хойноос эдээ өгсөн мэт болбой хэмээсэн бөгөөд зочид бус дээд амгалантын ном ихэд буурсныг сайтар дэлгэрүүлсэн маш сайн болбой хэмээсний дохио ажгүй хэмээн шинийн 7 мэдвэ гэсэн утга буй. 54 насны барс жилийн эхэнд мөн тэр оронд байснаас 2 сарын шинийн 5-наа тийм ялгуулсан төгс уянт эрүү гандан хэмээх алдарсан шинэ хийдэдэн заларч ирвэ. Олон шавнартар бодмирын зэргийн болон нууц харанхуйн тайлбарыг хийгэн зул 5 зэрэг лүгээс элтийг номлосон бөгөөд бүхнээс төгссөн элтийн ном болон газрын аймаг дэргүүдний эрхлэх утгын гол болон цадмын бэрх орны зүйлэгч олон номл бай. Тэр мэт шарын шашны гол болсон их хийдийг байгуулад хурал нийтээр шашир малгай жанч эринг номд дээл тэргүүтэн номын хувцсыг өмсөх ёсон болон хурал хурах ном унших цав цай зооглох тэргүүтэн хэлдүү зүйлийн ёс журам болон 3 аймаг савын номыг номлох сонсох сургуулийн зүйл ба 3 сурталыг ёсод нь анхааран авах бүтээлийн зүйл рүүгээ хэрэггүй ариун номын ёсыг хэв хязээд бууралгүй дэлгэрэх бат журмыг тогтоосноор богд зонховын ариун номын ёсон шарын шашин хэмээх яруу алдар 10 зүгтөр түгээд урлагийн шашин мандсан нарны гэрэл мэт илэрх боллоо. Тэр цагт гандан хийд дор үргэлжийн хурал нь 3,000-аас дээш байдаг өгөөдөгч. Үргэлж хурдаг хуваргууд нь 3,000-аас дээш байдаг. Бодмирын номыг ёслон бүтээгчид 1000 илүү агсан болгоо хэмэв мө. Бас нууц харанхуйн номлогын дандар 4 охин тэнгэрийн өчсөн хэмээх болон бэлэг бэлгийн очир бүхнээс түүсэн хэмээх лүгөө 2 зүйл дандрын тайлбар дэлгэрэнгүй номлолыг зохиовэ. Бас нэгэн завсраа нэгэн зураачдар хайрласан сургаал зарлиг нь намуу гүрүү манзуу охой амтэн бүхний жаргалан хийгээд тийм цогийг аль нэгэн аврал болгон шүтснээр өршөөгч их адаг зовлонтнуудыг аврахын үүргийг авсан аврал гэтлэгч дарих түүний бишрэн мөргөмөө. Аливаа зовлонгийн их далай дурунсан аль тийм нүгдийг биевэр гэтлэхсгүй хэмээсэн агуй хувилга тангаргаа бүтээн зохиогч асрал төгссөн их түүний үлмийн линхойг нь үргэлж хэмбэр биширч ороодын сайтар дахигч үлэмж чөлөөт сайн шүтээнийг олсон сайн занд чивээр үнэхээр биевэр тустайг өгөөсний хойноос дагах болвоос өчүүхэн товчийн төдөө номосгоо санааны угаас сонсогдов. Үнэхээр магад ирэх ба магад түргэнэ эрхийг мэдэж өгөх санааг бас эс судлаас үнэн буйны санаа үл төрөх хэрвээ төрөвчийг өтөл энэ насны сайжрлыг эрхэмлэн бодохын төдийгөр барим уу. Алс учир тиймийн тул бусдын өгөхийг үдсэн сонсноо ажиглаж сэтгэлдээ бодоод надад дорчив энэ мэт нэгэн асар удалгүй магад ирэх бөгөөд хэзээ ирэх болзоогүй аяа тэр цагт би болон эд таваар амраг садан нугууд аливаа бүхнээс хаагдах бөгөөд буян ба хилэнцэн үйлс ашид сүүдэр мэт хойноос
дагах ба аль мэд хилэнцгийн үйлдээс үргэлжлэл урт өгөөд хатуу хүчтэй атга гурван муу заяаны зовлонгууд гарахудан ариун буйны үйлээр амьтныг дамжиж алстар түргэнээ ялгуулсан утгыг олохын ёсныг анхаарч мэдэн үйлдээд өдөр бүрчлэн сана. Ашид тэр мэтийг бодож итгэл явуулах өдөр хичээ. Үлэмж чадагчийн эрэхэд бурхан багш бэр гэртний шүтээн дор сайшаасан үргэлжийн таван шагшаавууд дор чадахын хэрээрэн суралц. Үе үеийн завсрын өдрүүдэд 8 гишүүд сэлмэн арилахгүй сожинг үнэхээр сайтар аваад сахих маш хэрэгтэй буй. Бас бэр ялангуяа хоёр ертөнцөөр гутаан үйлдэгч балмад согтоогч арх уухыг дээдс нөгөөдөр муушаалаа. Бат сайн занд чибэр тимийн тулд муушаагдахын орон багташгүй архийг дэвчээ сайн. Алийг үйлдвэл алстар зовх олоосоо ахуй даруйдаар жаргах мэт байвчиг шүтэн бүүвэлд. Амтад сайхан найруулсан идээ боловчиг хор холбоос ард бүхэндор төвчин үйлдгийг эс бүү үзүүзээ. Ариун зүсгээр өдөр бүр 3 эрднийг дахих дэргөөдөн аливаа буйны зүйлдер хичээгээд урдын хилэнцээ намжил. Алс цагуудад тун гагцаар төрөөд гагцаар өгөхийн тулд дотнолон ханилсан нөхөр болон ах дүү тэргүүтэн бүгд унтдаггүй бус. Тун хуурамгүй эрхэн нуу гагцгүй дээд ном буй. Энэ явах богино насан нуу цахилгаан мэт хурамхноо барагдах. Инхрээлийн ямар мэт үйлдвчүү талаар уйзаа. Аштын нэгэн амгалан эдүгэ жохон бүтээхийн цаг үе. Сайтар санагтун. Эрдэнэт чөлөө учирлан талаар хоосон бүү алдагтун. Тэр мэт сургаснаас болсон буян түүгээр амран жаргавчуг үл дээрдэх бөгөөд зовоочуу үл доордох. Ахуй энэ насны болил үгийг бүтээхийн санаа урваад амьтан бүхэд номын баясгалангаар амьдрах болтугай. Аялгүй шүлэг үүнийг амьтны буйны орон аврал бурхны гэгээн дүрийг зурхуйдор мэргэн ариун сүсэгт балдан хэмээхээр дурдсан дор аяга дахимлаг сумаатыг эрдийвэр өгүүлбэ хэмээн чөлөө учралд энэ биеэр ном үйлдэхэд дурдсан шүлэг улай хэмээсэн буй. Бас бясалгалч дав гэрэнчин дор хайрласан сургаал нь амьтны ганц сандан ялгуусны ариун үлмээдэр биширхүйгээр мөргөөд алимд түүний шашин дор маш их сүсэглэгч агуу оюутаар илгээсэн үзэмжид бэлэг хүрч ирсэн ба үргэж өдөр бүрчөө буян дор үнэхээр хичээн үйлдэж амуу хэмээн өгүүлснийг сонссноор баясав би. Аливаа хүмүүний өдрийн дээд нь ухаан бэлэг буюу атгагүйгийн сүсэг нь цагаан ном бүхний шүтээн буюу ашид хэрэггүй нөхчөөхийг хичээнгүйгээр арилгах буюу ахуй учир тимийн тул тэр гурвны хичээн шүтдэг. Ухаан төгсөн мэргэд бээр аливаа бүхний үйлсдэр уршиг төвөг үгүйе их буян болгон чадахгүй. Улам олон эрдмийг олохын тулд номыг ирэх өгөөд огоот ямар хэртэйгээр өөр бусдыг буян дор барилдуул юу. Сайн утгатай үгэн нь нижгээд дэрчүү саруул ухаан төмөндөр их тус үйлдэх буюу. Сацалдуугийн хамаг урхтын зарилгаас чүү санаа үгүй мугурсан дор тусалж болох эрх. Энэ ертөнд орчуу жаргах болоод эцэс хойдлуугаарчуу үл харьцах ёсныг эндүүрлүгүй ухаж мэдсэн хүмүүнийг эрдэмт мэргэн бээр ухаант хэмээн хэлдэг буй. Хэмээсэн үүнийг Шакяагийн аяга дахимлаг сумаатыг эрдий ширээвэр оюуны эдэд бясалгалч дав гэрэнчин дор сойрхон болоо хэмээсэн буй. Бас дэлгэр оюутад хайрласан сургаал нь эрхэм оюут чивээр өөртөө туслахыг хүсвэл үү? Энэ насны аж үтэхийг ямар мэт үйлдвч талаар эцэс хойд ертөнцөд магдаар одох хэрэгтэй тул
эргүүлж санаад хойд дор тусдайг үйлдвээс зох хүмүү. Ийм хүмүүний биеийг олоо шашин дугаа уулзах нь энэ мэт бас үл олдох ганцхны төдийхөн болгоо. Энэ үеэр их хэргийг бүтээж болох чадал байх тул энэ учрыг мэдээд амьд цагтаа буян хийдэгвэ. Улам хойно мангаар үйлдээ хэмээсээр өнгөрөөвөөс огоот өгөхөд дор тулсан цаг дээр юуныг үтээж үл чадна. Учир тиймийн тул сурч мэдсэн номуудаа даруйдар ухаарч харшил үгүй бясалган бүтээвээс зохимоо. Хуйг мэтээр мэдл бодлогоос хагацсан хүмүүн дор хулгайч мэт гадаадын үйлсээр насад хорлогдсон буй. Холцол үгүй буйны үйлс дорчуу нөхөр улагч нь жухагдвал хотод мэрэгдвэр бусдыг түшилгүй өөрөө хичээдэггүй. Лодой бол хэмээх багшийн бичгийн хариудар зохиосон бичгээс салгаж авсан болоо. Бас Чакягийн Афган дагвал амбаар чадагчийн эрхэдийн энэ орноо богд та суугаад чадагчийн шашныг гийгүүлэхэн үйлс ийм хэтэрхий болсон дор чадагч гэгээн ор би юуныг үйлдэхүй хэмээн чухал үл мэдэгч итгэлээр атаархал үл зохиох уу юу хэмээх тэргүүтэн бичиг өргөсний хариудар хайрлсан бичгэн. Энэ нас сансрын олон хотол төгсний үзүүр дор хүрсэн бөгөөд эрэмшин омголохын өндөр уулан дээр давсан эсрэн хийгээд их тэнгэр нүгүүдийн ороогорчуу эрх үгүй биширхүйгээр хэний үлмийн тоосны маш их шүтдэг. Эрхэм тэнгэрсийн тэнгэр болсон гэтлэгч айлтгын сан игнэх зөөлөн ихшгээрэн амьтны санаагүй амьрлуулагч эрхэд манзуу хохоо үлмийн лумхаа тэрнүү үүр төрөл дор орой дээр үзэглэн тулгуултгай. Тийм цагаан үйлсийн үйлдэгчвэр тийм шинжлэх ухааны хувийг илүү өгснөөр тийм олон гол ёсон дор иргэшээлийг олсон тийм удирдагч дээд буйны садан ялгуутгай. Ялгуусын сайн зарилгаар судар тарин дор харьяат дотоод ухаан болон нэрийтгэлийн олон гол судруудаар тийм шинжилгээний ухаан ихэд илэрсэн их буйны садан зогт Афгандаг та эрхэм бий махбод амьтны буйны орон болж үлмийг батган сайн үйлс зүг бүхнээ дэлгэрсээрийн үеэс сайн утагт бөгөөд сайхан үгсийн найралтай бичиг тогтоол тарины бэлэглүүгээс элтийг илгээсэн нь миний гар дор ирсэн дор сэтгэл машид байсвэ. Над чуу буянтайгаар амуй. Дээд таавар бусдын сайн номлолын хотол төгснгийг үзсэн нэр өөрийн сэтгэл өргөсний оронд үл орохгүйгээр баралгүй эдүгэ ба утгын амтыг амснаас болсон баяр жаргал дэлгэрч амуй хэмээн айлдсан уу зохистой ба зохисгүйг сайтар шинжилж чадах болоод шудраг оюун дугаа төгссөн дээдсүүд алинбээр ажирсан мэдэр замаар оцсныг мэдэж миний сэтгэл зүй ихэд булаагдсанаар дээдс нүгүүдийн хотол явдал нь энэ мэт болоо хэмээн хэлээр бусдад орчоо дуурсгахын эрхийг хэлхэж амуй. Маш олныг сонссон агуу их айлдахт маш олон ухааны мөр дор алжаалыг үйлдсэн маш их хичээнгүй ба шудраг оршихын жам ёст маш мэргэн тандар олон өгүүлэх юм хэрэг. Маш үнэхээр тийм боловчиг эс дассан дотн нөхөр дөр маш өчөөхөн айлдахгүй үүнийгч айлдан зохио эдгээр сансар нирваны хотол төгсөн бүгд гарахын гагцгүй үүд эрхэд ялгуусны шашин өн удаан орших нь эрхэм олон гол ёсныг сонсч ой тусалган мэдсэн мэрэгдээр эндүрлэггүй бүтээлийг эрхэмлэн үйлдгүү дор гавьяарч тул эрдэмт мэрэгд та баяр олныг сонссон хэрэгтэй болгон үйлдэхүйгээр эгнэг тэнгэрлүгээс элтийн 9 дахины баясган зохио. Үлэм сайн хувьд нарийн ухаант үлэмж сайн хувьд нарийн ухаант ардвэр үнэхэр зүрхнээсээ мэдхийг хүссэн найралдах сайхан үгээр үлэм сэтгэл дор
Сайн хувийг өгөгч түүнээс илүү үнэхээр баясах юм энэ ертөнцид үгүй тул үнэн утга тиймийн тул дээд төлөвний үгсийн хэлцгээс болсон үлэмжид баясах ба жаргах ба сүсэлгүйгээр үннээр биеийн шар үсэд босож үргэхийн баяр жаргал дар үлэмжид бас эдлэгийн өрөөлийг ч үйлдэхүй зохистой хэмээн Удраа бэлгүүн сарын 22 дараа Аглагийн их уудын хийдээс Сомали гэрдийн ширийбээр өргөсөн сайн буян болох болтугай түүнээсэн бэлгийн дохиог ордохын тулд нэгэн ам их цагаан панс голт бөөрөнгөйлөн өгснийг өргөвэй хэмээсэн болоо. 55 насны туулай жилдчүү мөн тэр гандан хийдэд суусан бөгөөд урд олохоо дор суухай загдвар тогтоосон ном бичсэн ихмэл цаасд бичигүүдийг нийлүүлж сайтар ариутган нууц хороонгуун төгсгөлийн зэргийн авах их номлол 5 зэргийг машид хийгүүлзүүл хэмээх гайхамшиг сайн номлолын их сан болсон шатрыг зохиовэй. Бас түүний даруй 5 зэргийг нэгэн дэвсгэрийн дээр төгсөөр бясалгахын улаан хөтөлбөрийг ч зохиовэй. Тэрчүү 5 зэргийг хийгүүлзүүлээс өөнө болтол залбирснаар гол зохиохыг сойрхохын ялангуяа тэмдгийг олоод будагт Нагарж Унайгийн аймгийн нууц хороонгуй ёсон машид буурсан нуу сайтар сэлбрээд удааны ялангуяа тэмдгийг олоод үн удаан болтол бууралгүй орших болтугай хэмээх ариун санаагаар үйлдвэ хэмээн номлосон ба 5 зэрэг улаан хөтөлбөрөөс ч өн уртад хичээвчиг ямар ч хэн үдмэдгийг үзээд залбирлыг удаан болтон тавьсны үе дор үнэхээр хүссэн бат тэмдгээ олсны цаг дор өөр хийгээд бусдын тус дор биевэр найруулвэ хэмээн номлосон уу олохоо сэлт лин дор суухай цаг дор сайн тэмдэг болсон түүний айлтсан дор өөр хийгээд бусдын тус дор биевэр найруулвэ хэмээн номлосон уу олохоо самдан танд суухай цаг дор сайн тэмдэг болсон түүнийг айлтсан болоо. Бас нэгэн завсарт бог зонхоо төгс онолт жамбал жамслам төгс өвд хадын тэнгэрлүгээс элт дор манчрын гэгэмбэр жихэн дор сонсч үндэслэх маш нарийн өвдсийн аймаг шашин хэдийчийн орших болон шашныг баригч богд нар ямар мэт гарах болон шашны өглөгийн эзэд ба аль орон шашин дэлгэрэх тэргүүдийг Венгерд үзүүлсэн нууцын толь хэмээхийг номлож хайрлаад өөрөө бүтсэн урилгаан дэвтрийг сойрхов. Чихний үндэслэл дэвтэр сэлт эдгээрийг гандан хийдэд суух үед хайрлалаа хэмээн Банчин Дусан Жожи Жансны гэгэмбэр зарлиг үндэслэлээр номлосон болоо. Бас олон хурал дор их хөлгөний номын номлолыг цаглашгүй хайрлавэ. Тэндээс 57 насны дээр бие насан харьцлах их сэтгэр буян тэмдгийг түүний 14 жилийн урд богд лам өөрөө ямар мэт айлдсан ёсоор шавнырын эрхэм нэгэн хэдэн дор зарлиг болоод өвлийн их үеэс богд лам өөрөө эхлэн багш учуул илүү тоотноор богдын насан ариудан өлмий бат болон тэтгэрийг хариулахын арган дор зогт очир аюулгагч Ямандагийн үүднээс дэлгэрэнгүй онсон хүрдний зан үйлийг олонтой үйлдвэ. Чангас завсарлаж цам дор суугаад богд өөрөө үдийн өмнө гадрын суудлаар сууж шар хувцас чимэг зөглөөд гэгээн ном дэлгэрхийн бясалгал урилга үдийн хойно догшин үйлийн суудлаар сууж догшин үйлийн чимэг зөглөөд цааш хариулахын бясалгал урилгыг өн болтол хатуу хүчтэй үйлснээр бээр 10 зүгийн хамаг урхтын гэгээнийг үзвэ. Ялангуяа Ямандаг их хүрдэн очирван дарих цагаан шүхэрт манчир аюуш өснийхөө бидээр Мараси тэргүүтний илт үзээд эдүгээ энэ мэт бясалгалыг олонтой давтан үйлдвээс гайгүй тус болох болов хэмээн айлдчихвэ. 56 насны
дуу жилчүү багш шав 40-од илүү тоотноор бясалгал урилгыг урьдчилан зохиосон боловч зэтгэр хариуцлагын тэмдэг чухам тодорхой нь болсон үгийг айлдсан ам. Тэр жилийн намрын үед богдын гэгээнээр идүүгээ дахин номлогүй болно мó үгүй юу мэдшгүй тул 4 аймаг дандрын эрхэм нөгүүдийн нийчил номлогыг ерөөлийн бэлэг болгож номлосгой хэмээн зарлиг болсон дор шавнырын ахлагчнууд бээр зовлон хэлцэж идүүгээ муу тэмдгийн цаг дор тулах болсны тул богдын гэгээнтэн цам дор чангас суухыг өршөөн сойрох бидэн бэрч уншлах бүрмэгчүү хичээж үтээсгүй хэмээн их шантаар залбирсанд 8 сарын шинийн 7-оос богдын гэгээ эхлэн 30 илүү тоотон ламнар цам дор суугаад түүнчлэн улмаар гайгүй эрдэмтэн нөхөд цам дор сууж урьдчилан бясалгал урилгыг хичээн үйлдвэ. Тэр цагтор богдвор огторгуй дүүрэн олон бурхад ба ялангуяа манчир тэргүүтнийг үзвэ. Нэгэн өдөр тугдан бясалгал дор сууж байтлаа дээрх манлайн төвийн зүгдор аваад үтээ судлын дээд үзүүрээс доош вамын дүрст гэрлийн оосор мэт цайсаар бууж ирэх нэгэн тэмдэг мэдэгдвэ. Тэр цагаас ёр усын бод сэтгэл хайлах ялангуяа амгалан руу хоосон чанар хавсарсан амгалан хоосон бэлэг төрсөн бөгөөд түүнээс хойногшоод амгалан хоосны ялангуяа бэлэг үргэлжид бясалгаснаар тэгш агуулгын үедэр гадаад умд хийгээд дотоод номтон хоёулын нийтийн даяаны хувьд авиатын төдий нэгэн дор амгалан хоосны бэлэг хэмээн нэрийсэн тэр мэт бус дандар номлосон бөгөөд их шидтийн гол зарилгаас амгалан хоосон бэлэг даяан дор тэгш агуулга болсон ба даган олохын үедэр алимд үзэгдэхүүн бөгөөд бурхны хүрдэн амгалан хоосны сэнгэл болон урахуйгаар цагийг нөгчөх боллоо. Ёсон үүнийг дандрын аймаг гээд их шидний өвдөс дор ухааны мэдэл ургасан мэргэн хүмүүнээр бүтвээс гишгүй бэрхээ эд онлын эрдэм мөн бөгөөд их очир дарын хотгийг мөнхүү энэ насан дор олох мөрийн зэргийн сэтгэлийн үндсэн дор төрсөн мөн хэмээн айлдаад хэмээн номлож байна. Тэндээс дээр өгөөсөн мэт бясалгал урилгыг шамдан бүтэвчиг 11 сарын дотроос богдын бие махбод өчүүхэн амаргүй болвэ. Түүнээс хойш өн болтол биеийн гэгээн шилүүр болсны ахуй эд орчуу 21 хоногийн хэр болтол залгаж нойр огт үгүй агсан ба бэлхүүснээс дорогшид биеийн хувьдор эвэрлэж өвдөн мэддэхүйе багасаг байна хэмээн айлтнаас бус гүн нарийн бясалгал дор иргэшээлийг олсон даяанаас хэлбэрлэгүй болсны хүчээр зоогийн зүйл ихэд зогсох ба тогтмол бясалгалыг айлдаж болох тэргүүт нь тун үгүй тул гаднаас мэдэгдэх илэрхий тэмдэгт жухам өвчин үгүй болго. Түүний үедэр гавж дарам мэрэнчин багшийн гэгээнтэн эхлэн нийт хуврагууд ба дотоод ордноо гэгээний шадар байгч хэдвээ шавнарлуугаас илтгэр бүрэн ихэд үйлдвэ. Бас нэгэн завсраа мажиг омбын хайрлсан зарлиг нь омб махбод тэгш бөгөөд зам дор амраар явж ертөнц дахины нүдэн болсон жишт Убадынын өвдөс болон даган үзүүлсэн шаштруудыг хичээлээр бүтээж авч ирсэн миний гар дор ирсэн эд таваарын бэлэг лүгэ адил үгийн баясгалан дэлгэрвэ. Энд бивээр хэдвэнээс цамд хөл хорийн суухыг султгаж өн утасны тул эдүгэ хэсэг болтол чанга завсарлахын цам үйлцгээ хэмээн маш бат нэгэн тангараг үйлцсэн бөлгөө. Ёр ус үхэл магад үл санах болоод үйл үрийн зүгдор мэдэл санаа үйлцгээ хэмээн маш бат нэгэн тангараг үйлцсэн бөлгөө. Ёр ус зүгдор мэдэл санаа батгүй тул бие үймэн дор орвоосуу сэтгэлийн ятгах чадал үгийн ирэхээр гэм алдлын чөлөө завсар олон гарах болоод тэр үедээ ямар мэт болсноо эргүүлж
Санан эс чадваас уу? Үнэхээр ёслон бодохын санаа багц цаг төрсөн цагдвар хоёр үгийн зарилдагдав. Үннийг айлдагч, бусчир үйл айлдагч бурхан багш түүний сайтар номосыг санаас уу? Миний хойд төрлийн од заяа амтан нь ямар мэт нэгэн болох болвоо хэмээн бодож гомдол хүчтэй төрөх болохын тулд ямагт гэртээ хэвтгийг эрхлэхүйгээр бясалгал хийж байна уу? Таавар ч яданч би нү нүгэл хилэнсэн арилгадаггүй явсаар байтал гэнтэд үхээд одох булмаас яаж үүнээс магадаар гэтлэхийг яархан ёсон аврон сойрох хэмээн альмад номосны утгыг сэтгэл төр тавьж байдгаан бууруулалгүй батгаад нэгэн агшинд орж магадalж үл болох энэ биедэн тустай хэргийг бүтээх өдөр хичээн зохио хэмээн цамын дотроос бичигдэр бичиж гагц их хадны омбодор сойрхсон болоо. Жээзээ гавьждар хайрласан бичгэн сууасти аглагийн эрдмийг мэдсээр сэтгэл татагдаж гадаад дотоод алгасал бүхний хэсэг зуур дэвтсэн бясалгалч амгаа базарвыг санваарыг хичээгч дээд гавж эрдмийн дууз дор үнэхээр агуулan үйлдэх энэ мэдүүлгөө бивээр өмнгийн хадын мянган ууланд наран ургасан хийдвэр хэсэг болтол олныг сонсохыг эрхүйе дурдсан мэт таавар зохиогоод энэ зүгдэр дээр үгүй хөлгөний хоёр зэргийн бясалгалыг эрхэмлэн үйлдэхийн тулд хол газраас ирсэн нөө ялж нөхцгснөөр олныг сонссон аглагдор ёслон сэтгэлдэн үйлдэхийн тулд долоон алхам явсан дорчуу агуй ихэд сайшаа номлосон мэт мөний тул маш сайн бөгөөд гэтгэгч майдар баяр маний бадраа бодисод бадар ийн хэмээрв сайн эрдэнэс маш утсан хөвгүн сайн мэргэнэ миний дэргэд элшинчин сайн сайтар эрвүү нэгүсгэн санаа төгөлдөрч сайтар эрвүү өчвөөс маш амарлингуй эргэтнээ шантралгүй нааш эргэтүүн элшинчин сайн үүр уйтгаргүй санаагаар эрвүү нааш эргэтүүн элшинчин сайн эрхэн хадуужраа явахгүй цагдвар жилүүр эс болвэ хэмээн номлосон мэт мэдэж тиймхэн өгүүлэх бол ямар тушаасаар бус бөгөөд сайтар шинжил тангарагсны эцэс дор хүргэх дорнуу олон эрдэм байх ба түүнээс нялцсанаар нуу гэм үгийг түүнчлэн номлосны хойноос суралцсны тулд ялангуяа тэрэг маш их оловчиг учирч үл болохын учирнууд таны өөрийн бичигдэр байсан мэт буй эцэст хүрхийн мөрийг альжаас муруугүй үзүүлэгч буйны садны ганцхан шар үсний нүхийг дагснаар хамаг ялгуусан дор дагсан буйныг сүрээр дарах хэмээн дээр үгүй хөлгнөөс номлосон ануу хэтэрхий тус үргэхийн орон дор бурхнаас ч нингэлэмж болсон учир шалтгаанлуугаас илт мөн бүлгөө тэр утгадар магадлыг олоод өөрийн насан болон буйны үнсэн тэргүүтэн бүхнээ буйны садан сансар хизээ атал суухын тулд өргөхдөр магадлыг олоод өөрийн нас болон буйны үнсэн тэргүүтэн бүхнээ буйны садан хизээ атал суухын тулд өргөх бөгөө тэр мэт бүтээх үе аман авахын үүднээс өрхийн тоогчуу 21-тэй өгүүлэхийг айлтгамуу хэмээс нөө ухаантнэр чуулганыг амар хялбар төгсөхийн арга мөний тул машид байсан бөгөөд түүнчлэн үйлсэвэ үлэн дээдсүүдээс сайн номлын үгийг өн хэдий болтол эс сонсвоос төдий болтол үргэлж бэрхийг эдлэхэн үл орхих өгөөс үнэхээр түүгээр нь түүн дор их тусыг үйлдэмөө хэтэрхий дарма одгоотивэр 7 жил болсны хойно хэзээ нэгэн өдөр номыг үзүүлэх болох болбоо хэмээн хэрэглэн хүсэж цагийг нөгчөөсний тулд ялгуугсан айлдаад
энерги тэрвэр илт номлосон нугуудыг ч санах зохистой. Ухаан төгөлдөр сайн номлын үгсийг урагшид олон зүйл тоогоор үзүүлсэн боловч үрдэггүй идэр мөнх усын номлол үнийг угаас баясгалан төрүүлэхэд цаашаасан тул бас өгүүлсэн буй хэмээсэн үнийг дорн зүгийн Зонхова Сумоти хэрдий ширийбэр Жозегийн гавж Эрдвин Дуаздорс сургасны бичээч нь Зитан хэдийн Годо ширий Бадраавлаа гармаас орж илгээсэн бичиг нь сайн амгалан болтугай. За ингээд зогсъё энэ нэлээд татуу биш. За өнөөдөр ингээд завсарлах уу та.